таны санхүүгийн мэдлэгт подкасттай тавтан морил. За өнөөдөр танилцуулах сэдэв бол хөрөнгөний зах зээл. За тэр дундаа хувьцааны зах зээлийн талаар дэлгэрэнгүй танилцуулахар шийдсэн байна. Тэгэхээр өнөөдөр надтай хамт хувьцааны талаар танилцуулах хүн бол Шинжээч Дархлан байна. Тэгэхээр ер нь яагаад хөрөнгөний зах зээл дээр хүмүүс арилжаа хийдэг вэ те? Хөрөнгөний зах зээл дээр за нэг хэлбэр нь бол хувьцаа худалдаж авах байгаа тийм. За хувьцаанаас гадна өөр ер нь ямар хөрөнгө оруулалтын арга хэрэгслүүд байдаг. Ер нь голчлон хүмүүс тэгвэл одоо өөртөө мөнгө яагаад хөрөнгө оруулах хэрэгтэй бэ гэдэг талаар хоёлаа эхлээд ярилцъя тий. Тэгэхээр ер нь миний хувьд бол одоо жил болгон бидний одоо хадгалж байгаа ч юм уу мөнгөний үнцийг одоо яг гарт байгаа мөнгөний үнцийг бол унаа явж байгаа. Инфляцтайгаа одоо уялдаад унаа явдгаа гэж бол ярьдаг ч тий. Тэгэхээр яг хөө би нэг хадгаламжтай мөнгө хийснээрээ нэг ойролцоогоор 12% ч юм уу одоо өгөөж буюу хүү хүртэх бол боломжтой байна тий. Яг өнөөдөр 2024 оны байдлаар гэхдээ тэрнээс өөр одоо би жишээлбэл 100,000 112,000 болохоос илүү ямар өгөөчтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүд байж болох уу гэдэг талаар танилцуулбал та юу гэж бодож байна? За одоо хэдүүлээ энэ хувьцаат компани юу ярихаас өмнө хэдүүл одоо юу харж үзье. Одоо ямар хөрөнгө оруулалтууд байгаа те ямар төрлийн хөрөнгө яг юунд одоо хөрөнгө оруулалт хийж болох вэ те. За эхнийх нь бол ер нь funds гэдэг те. Индекс фондууд байгаа, mutual фондууд байгаа. За дараагийнх нь бол одоо сангууд гэсэн утгатай байна те. Сангууд. За тэгээд дараагийнх нь бол одоо real estate байна. Одоо үйл хөдлөлийн хөрөнгүүд те. Одоо би байр авч олно л гэсэн үг шүү дээ. Байр аваад угаасаа тэгээ байрны үн тогтмол өсөж байгаа. Байраа тэгээ түрээслээд тогтмол одоо орлоготой байж болно те. За тэгээ дараа нь бол одоо яг манай өнөөдөр ярих сэдв одоо компани хувьцаа байгаа. За тэгээ одоо бондуудаас байна. Тэгээд бас одоо түүхий хэд байна те. Одоо сүүлийн алт бол ялангуяа одоо түүхэн дээд хэмжээний үн мөндөд хүрж байгаа шүү дээ те. Ер нь яг хуу бас нэг ойлголтоор бол дэлхийд даяар тодорхойгүй байдал нэмэгдэх тусмаа л ер нь алт буюу энэ түүхий эдүүдийн үн өсөөд тэрэн дээр арилжаа явуулах нь илүү ашигтай болдог бах те. Тий. Одоо яг тэгж байгаа. За хүмүүс одоо яагаад компани хувьцаа авдаг вэ гэх юм бол за хамгийн гол шалтгаан нь бол яг л ашиг олох гэж те. Одоо тэр компани хувьцаа нь өссөн гэж найдаад авч байгаа шүү дээ тэр хүмүүс нь. За тэр нөгөө талаас нь тэр компани бол тэр хөрөнгө татсан компани бол одоо яаж компани томруулах уу те. Одоо яаж одоо өөрөө үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх үү тэр талаас нь л ер нь хөрөнгө бол татдаг те. IPO гаргаад хөрөнгөний бирж дээр одоо арилжаацдаг те. За одоо Монголын хамгийн ойрын жишээ гэх юм бол манай банкуд сүүлд бол IPO гаргацсан байгаа даа шүү дээ. За тэгээ мөн олон мөнгө компаниуд байна. Тэднээс ер нь харахад бол ингэж IPO гаргаж одоо хувьцаагаа зарснаар өөрсдийнх нь дотоодын одоо хөрөнгө нэмэгдэн за тэр хөрөнгөө ашиглаад цаашдаа үйл ажиллагаагаа нэмэгдүүлээд өөрсдийн ашгаа одоо нэмэх боломж бол байдгаа гэдэг нь харагддаг тий. За одоо харин ямар төрлийн одоо компани хувьцаа байдаг вэ? За энэ дэр бол одоо growth stock бол одоо компаниудын хувьцаанд айгүй эрс нэмэгдэж байгаа компаниудын хувьцаа гэж байгаа. За common stock бол одоо яг л энгийн stock. ESG бол одоо ногоон шилжилттэй одоо дэмжсэн компаниуд байгаа. За value stock бол одоо яг зах зээлийн үнээсээ доогор одоо арилжаадж байгаа компаниудыг хэлж байгаа. Blue chip бол одоо хамгийн том компаниудыг ярьж байгаа. Тэгээ одоо жишээлбэл Apple байна. Одоо ойрд одоо Nvidia бас одоо Apple, Microsoft-ыг давсан байна тий. Одоо market cap-аараа. За тэгээ одоо preferred stocks бол одоо яг л зөвхөн ногдол ашиг авах зорилттой. Тий, тиймэрхүү стокууд байгаа. Income stock бол одоо эрсдэл багтаа. Гэтэ одоо тэр тогтмол ногдол ашиг авдаг те. Тиймэрхүү хувьцаа. Зарим гадаад хувьцаа бол одоо жишээлбэл Нью-Йоркийн хөрөнгөний биржээр гадаад компани тэнд арилжаадж байгаа бол тэрийг бол одоо гадаад сток гэж нэрлэн те. Defense stock бол одоо маркетаас хамаарахгүй сток гэсэн үг те. Одоо жишээлбэл маркет одоо унжээвэл тэр сток тэр хувьцааных нь тэр компани
хувьц нь бол нэг айхтар унж мандахгүй. Маркет сайн байвал тэр компани хувьцаа нэг айхтар өсөхгүй те. Тэгэх юм бол одоо айгүй эрсдэл багтаа гэж харж үзэж болно. Эсрэгээр явдаг хүн шүү дээ маркетаасаа. Тэгээ маркетаа ер нь тогтмол байдаг те. За тэгээд small cap, mid cap, large cap-аар энэ бол одоо компани яг market cap-аар нь хэмжээд байгаа байхгүй юу? Small cap гэх юм бол одоо гадаад Америк хөрөнгө бирж дээр бол 300 сая доллароос 2 тэрбум доллар хүртэл байдаг. Mid cap бол одоо 2 тэрбумоос ер нь 10 тэрбум хүртэл ч юм уу те. Large cap бол одоо 10 тэрбум доллароос их те. Хэмжээгээр ялгаатай хань. Тэг хэмжээгээр ялгаатай. Гэтэ 10 тэрбум гэдэг бол бас их байх шүү те. Тэг бас маш өндөр тоо. Тэг манай Монголын хөрөнгө биржид орол ямар ч тийм компани бол одоохондоо байхгүй байгаа. За penny stock бол одоо нэлээд доогоор тэг баг дүнгээр арилжаасдаг одоо хувьцаанууд хэлж болно те. Одоо $5 доос ч юм уу. Тийм. Сүүлд нэг хардайхад Apple-ийн нэг ширхэг хувьцаа нь $200 доллартай багшааг байсан тий. Тэгэхээр одоо penny гэдэг чинь $5 доошоо гэдэг чинь бол маш бага. Тэгээ маш жижиг ер нь жижиг компаниуд л тийм байна дөнгөж эхэлж байгаа ч юм уу тий. Аха. За тэгэхээр мэдээж одоо энэ хувьцаанууд арилжаалагдах томоохон биржүүд бол байх хэвээр энэ үйл ажиллагааг чинь яг одоо баттай итгэж болох үец газар одоо арилжааг нь хийх хэрэгтэй байдаг гэсэн. Тэгэхээр хэдүүлээ 2024 оны байдлаар за эхний 5 хамгийн том хөрөнгөний биржүүдтэй танилццгаая. За нэгдүгээрт бол Америкийн нэгдсэн улсын Нью-Йоркийн хөрөнгөний бирж бол байна. За тэгээд тэр нь 1792 онд анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэхээр маш дээр үеэсээ болвол маш одоо бараг анхдагч те хамгийн анхны болвол эхэлсэн хөрөнгөний бирж байна. За тэгээд нийт одоо хөрөнгөний одоо тэнд арилжаалагддаг нийт хувьцаанууд гээд тэд нарыг нэмээд нийт юу нь тэр урсгалыг нь тооцох юм бол 28 их 80 доллар тий ам доллар их 80 ам доллар гэхээр бүр толгоонд багтахгүй байгаа байхгүй юу? Тий Америкийн өөрийнх нь GDP-гаас нь бол давцсан байгаа тий. Тийм тэгэхээр хоёр дахь нь болохоор Nasdaq гэж одоо унших уу тий. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын мөн бас хөрөнгөний бирж байна. За тийм 1971 онд гэхээр яг Нью-Йоркийн хөрөнгөний биржээс арай хойно бол байна тий. Саяхан бараг зүгээр Нью-Йоркийн 1800 онтой харьцуулахад бол бараг саяхан гэж тооцох гэж болох үз. За тэгээд хэмжээ нь бол хөрөнгөнийх нь хэмжээ нь бол 25.4 их 80 ам доллар байна. За дараагийнх нь бол Америкийн нэгдсэн улс биш Европ бол орж ирж байна. За тэгээд Euronext гэдэг хөрөнгөний биржийн газар маань 2000 онд анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За тэгээд 7 их 80 ам долларын бол хөрөнгөний хэмжээтэй байна. За дөрөвт нь бол Японы Токиогийн хөрөнгөний бирж байна. За тэр нь 1878 онд буюу бас харьцангуй дээр үед мөн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. За тэгээд хөрөнгөний хэмжээ нь 6.7 их 80 ам доллар. За бараг 7 их 80 ам доллар байна. За тэгээд хамгийн одоо эхний 5-т орж байгаа буюу хамгийн сүүлийнх нь бол Хятадын Шанхайгийн хөрөнгөний биржийн газар байна. За тэгээ хамгийн анх үйл ажиллагаа 1990 онд буюу одоо энэ 1990 онд явуулж эхэлсэн. За тэгээ хөрөнгөний хэмжээ нь 6.5 хавцаа. Тэгэхээр ерөнхийдөө сүүлийн 3-т орж байгаа энэ Euronext, Tokyo-гийн хөрөнгөний бирж, Шанхайгийн хөрөнгөний биржнэр нь ерөнхийдөө хэмжээ нь бол адил байгаа бол яг Америкийн нэгдсэн улсын хөрөнгөний биржүүд бол хэд дахин энэ 3-аас бол өндөр буюу 25, 28 гэж явж байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад бас нөгөө талаас хөрөнгөний зах зээл ямар өндөр хөгжилтэй байдаг. За мөн одоо энэ хувьцаа буюу компаниуд нь хувьцаа гаргаад IPO ямар их гаргадаг вэ? Энэ зах зээл ямар том байж болж гин вэ гэдг нь бол шууд харагдчихна гэж ойлгож байна тий. За одоо хувьцааг одоо ямар юу нөлөөлдөг вэ? Тэ одоо яагаад хувьцааны үн буурдаг вэ? Эсвэл одоо үн өсдөг вэ те? За хамгийн гол шалтгаан нь бол одоо тэр тухайн компанийнхаа ашиг олж гинөө те хэрэг ашиг олж гинөө үйл ажиллагаа нь хэрэг явагдаж байна те. За гэхдээ компаниасаа гадна гэж ярих юм бол одоо геополитикал талаас ярих юм бол одоо дайм бол айгүй их нөлөөлдөг те. Угаасаа маркет одоо унж мунаад ч юм уу эсвэл өс мөсөд ч юм уу те. За тэгээд бас одоо сонгуул Монгол одоо Америкийн сонгуул болох гэж байгаа. Тэгээд дэлхийн дайм одоо жишээлбэл Трамп гарч ирэл одоо энэ Орос Украинад юу болох юм? Израиль Палестинаас юу болох юм те. За тэгээд бас
юунуудаа market trends гэж байгаа. Market trends бол одоо жишээлбэл сүүлийн 2023 онд Америк зах зээл дээр айгүй маш олон хүмүүс Nvidia, Apple, Microsoft, Tesla, тэр хөрөнгө оруулсан. Энийг бол юу гэж нэрлсэн Magnificent 7 гэдэг S&P 500-ийн топ компаниуд байхгүй юу? За хамгийн сүүлд одоо медиа бас айгүй нөлөөтэй те. Одоо мэдэн дээр яг юу гарч ийн одоо сөрөг мэдээ юу, сайн мэдээ юу те. Тиймэрхүү нөлөө бас компаниуд нэр хүнд бас айгүй их нөлөөлдөг байхгүй юу? Тэгэхээр ерөнхийд нь дүгнээд нэг хэлэх юм бол яг хөрөнгийн зах зээл дээр бол тухайн компани одоо үйл ажиллагаа явуулж байгаа ашиг за бусад одоо яг дотоод үйл ажиллагаанаас гадна бол гадаад олон хүчин зүйл хөрөнгийн зах зээл яг хөрөнгийн зах зээлгээ бүхэлд нь бол нөлөөлж болдог байх нь. За эхнийх нь бол дурдсанчлан геополитикийн тогтворгүй байдал ер нь юу болох гээд байна вэ гэдэг бол нөлөөлөх юм байна. За хоёрдугаарт яг тэр зах зээлийн трендүүдтэй аль компаниуд илүү ашигтай байгаад байгаа юм гэвэл тухайн компаниуд руу одоо шуурдаг ч юм уу те. Ер нь хөрөнгийн зах зээл дээр компаниуд ашигтай байх гэдэг шүү гэх юм бол яг тэр одоо компаниуд руугаа шуурдаг. За тэгээд тэр хэрээрээ хөрөнгийн зах зээл нь ашигтай бол ажиллаад явдаг юм байна. За тэгээд сүүлд бас энэ одоо хэвлэл мэдээллээр юу гарч байгаа нь бол маш өндөр бол нөлөөлөлттэй бас байдаг те. За тэгээд яг мөн өөр нөлөөлж болох зүйл юу вэ гэхээр яг хувь хүмүүсийн сонголтонд бас тухайн хөрөнгө оруулагчдын сэтгэл зүй бол нөлөөлнө гэж бол бас мөн харагдаад байдаг те. Тэгэхээр эдгээр хүчин зүйлсүүд бол хөрөнгийн зах зээл дээр бол нөлөөлөл өндөртэй байдаг юм байна. Тэгэхээр энгийн одоо эдийн засгийн ойлголтоор хэдүүлээ нэг яриад үзье те. Тэгвэл хөрөнгийн зах зээл дээр хөрөнгийн зах зээл унах болон өсгөөд яг юу нөлөөлж болох вэ? Яг эдийн засгийн ойлголтоор ямар макро хүчин зүйлүүд нөлөөлж болох юм бэ гэдгийг хэдүүлээ харъя. Тэгэхээр мэдээж альва зах зээл бол эрэлт нийлүүлэлт гэсэн хоёр хүчин зүйл бол байнга ингээм хамтдаа хоршоод за тэрнийхээ одоо огтлцлоор бол тухайн зах зээлийн үн те тухайн зах зээлийн хэр их хүмүүс орох уу гэдэг нь бол мөн хамаарат явдаг. Тэгэхээр энгийн нэг дөрвөн жишээ бол хоёулаа аваад үзье те. Эхнийх нь бодлогын хүү. За бодлогын хүү үсэх юм бол хөрөнгийн зах зээл яадаг вэ гэхээр Америкийн нэгдсэн улс жишээлбэл бидний хамгийн сүүлд харсан тод жишээ бол маш олон удаа бол бодлогын хүү нэмэгдсэн. За одоо бол буурахгүй яваад байна те. Энэ нь одоо холбооны нөөцийн сангаас гаргаж байгаа одоо үнэт цаас бол ямар ч эрсдэлгүй гэж яригддаг. Тэгэхээр тухайн одоо бодлогын хүүгээрэл үнэт цаасаа зарж борлуулна. Тэгэхээр нэг өсөндөө хөрөнгийн зах зээлтэй одоо өрсөлдөөд явдаг нэг ямар ч эрсдэлгүй за тэгээ өндөр хүүтэй байгаа нь бол өрсөлдөөд явдаг учраас бодлогын хүү нэмэгдэх нь хөрөнгийн зах зээлийг бол унгаадаг. Яагаад тэгэхээр хөрөнгө оруулагч нар чинь ямар ч одоо эрсдэлгүй тэр хөрөнгө оруулалтаа бол сонгоно шүү дээ. Дан ялангуяа бодлогын хүү өндөр болоод өөж нь өсөөд байх тусмал тэр зах зээл рүүгээ явна. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийг нөгөө талаас унгаачдаг гэсэн үг. За тэгээд эдийн засгийнхаа ойлголтоор тайлбарлах юм бол тухайн demand нь багасч байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо эрэлт нь багасч байна те. Тэгэхээр мэдээж хөрөнгийн зах зээл бол уналтанд ордог. За хоёрдугаарт валютын ханш үсэх юм бол мөн хөрөнгийн зах зээл бол дагаад өсдөг нэг тийм үзүүлэлт. Валютын ханш бол тухайн улс орныг сайн байна гэдгийг нь бол илэрхийлнэ. Тэр тусмаа л одоо тухайн компаниуд бол ашигтай ажиллах боломжтой. За тэгээд хөрөнгийн зах зээл бол нэмэгдээд явдаг бахны. За инфляц өндөр байх юм бол нэг өсөндөө эрсдэлтэй болоод байна гэж бол ойлгоно. Тэгэхээр хөрөнгийн зах зээл дээр эрсдэлтэй байгаа юм чинь хөрөнгө оруулагч нар илүү одоо эрсдэл багтай хөрөнгө оруулалтыг бол нэг юм айдастай болчихж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бол хөрөнгийн зах зээл бол ундаг. За нөгөө талаасаа ер нь санхүүгийн нөхцөл байдал дайггүй эргүүлтэй сайн байх юм бол хөрөнгийн зах зээл бол мөн өсдөг байх нэ. Энийг ярих юм бол 2008 оны санхүүгийн хямралын үеч санхүүгийн нөхцөл байдал бага хахад бол мөн хөрөнгийн зах зээл дагаад уналттай байсан гэдэг нэг жишээг бол хэдлээ харж болохоор юм те. За тэгээд цаашаа тэгвэл хөрөнгө оруулалт хийх байгаа бол юу анхаарах хэрэгтэй гэдгийг хэдлээ нэг сонсогч хоёулаа нэг сонсогчдоо хэрэг болчих нэг мэдээлэл үгүй те. За нэгдүгээрт бол маш сайн
төлөвлөгөө гаргаарай гэж байгаа. Тэгэхээр яг ямар ашиг хүртмээр байгаа нэ нөгөө талаасаа яг ямар эрсдэл үрж чадах чадвартай байгаа юм. Хэрэг хугацаанд яг ямар ашигыг харж байгаа юм гэдэг. Жишээлбэл одоо хувьцаа хүн анх компани байгууллага гаргах юм бол хөрөнгө оруулагч нарын нэг алдаа нь бол сайн энэ төлөвлөгөө гаргаагүй учраас богино хугацаанд ашиг хүртэх тийм сонирхолтой байсан байж энэ зах зээлд ороод ирэнгүүт дан ялангуяа хувьцаа бол бас урт хугацаанд өгдөг. Ягаад тэгэхээр компани өсөлт дэвшилттэй шууд холбоотой байдаг учраас тэгэхээр яг энэ одоо сонголтоо зөв хийгээгүй улмаас бол богино хугацаанд ашигаа арай их хэмжээг багт нь гараад алдагдал хүлээх бол боломж байдаг. Тэгэхээр нэгдүгээр маш сайн өөрсдийнхөө төлөвлөгөө гаргах хэрэгтэй. За хоёрдугаарт мэдээж судалгаа юм те аль компани илүү хөгжил сайтай байхаараа нэрээдүйтэй байна те аль компаниас хувьцаагаа татах уу гэд хувийн судалгаа бол маш сайн хийх хэрэгтэй. Гуравдугаарт бол ер нь зах зээлийн мэдээллийг сайн одоо ойлголттой болох хэрэгтэй гэсэн. Зах зээл хаашаа ирэх чинь за тэр нь мэдээж мэдээгээр гарна. Тэгэхээр мэдээгээ сайн уншаарай гэдэг бол байна. За дөрөвдүгээр тодорхой хэмжээний бас мэдлэгтэй байх хэрэгтэй гэж байна те. Тэгэхээр арилжаа анх хийж байгаа хүний олох ашиг бол өөр. За тэгээ арилжаа 3-4 жил хийгээд ер нь нэг юм мэдрэмжтэй за тэгээ мэдлэгтэй болсон хүний бол олох ашиг бол бас мөн өөр байна. Тэгэхээр мэдлэгээ сайжруулаарай те. Шууд одоо ингээд сэтгэл хөдлөлөөрөө энэ зах зээл рүү ороод ирвэл алдагдал хүлэх магадлал бол өндөр. Тэгэхээр хэрхэн одоо жишээл хувьцаа худалдаж авах уу, ямар мэдээлэл дээр үндэслэх ёстой юм гэдэг мэдлэгээ бол баттах нь өөрөө цаашлаад таныг хөрөнгө оруулалт зөв зохистой хийх, оновчтой хийхэд бол хөтэлдэг нэг хүчин зүйл байна шүү. За 5 дугаарт бол яг мэдээж эрсдэл хүлээж авах чадвартай байх хэрэгтэй. Бид нэр ер нь хөрөнгөний зах зээл дээр орж ирж байгаа, за хувьцаа худалдаж авч байгаа, бонд худалдаж авч байгаа гэдэг маань өөрөө цаашлаад одоо хадгаламжид зөвхөн мөнгө хийхээс бол илүү өндөр эрсдэлтэй байдаг учраас энийг бол маш сайн анхаарч үзээд энэ зах зээлд орж ирэх хэрэгтэй. За тэгээд цаашдаа бол мэдээж тухайн одоо тренд хандлагуудыг нь харна, чартуудаа харна, техник анализ хийн. За тэгээд мөн сэтгэл зүгээ маш сайн бэлтгэсэн байх хэрэгтэй. За тэгээд ганцхан хөрөнгөд зөвхөн хөрөнгө оруулчих бас болохгүй. Тэгээд ганцхан компани хувьцааг маш олноор авах юм бол тэр хэрээр эрсдэл нэмэгдэх учраас илүү сайн олон төрлийн хөрөнгө оруулалт хийснээрээ одоо эрсдлээ тараан байршуулад зөв одоо оновчтой нэг одоо хувьцаанд унлаа гэхэд нөгөөтг нь өсөж ивэл таны сэтгэл зүйч чинь нэгдүгээрт бол зөв сонголт хийхэд туслана, хоёрдугаарт эрсдлийг чинь багасгах боломжтой шүү гэж байгаа юм тий. За тэгээ хоёулаа цаашаа. За хэдүүл одоо Warren Buffett-ыг ярив тий. Warren Buffett бол та бүхэн сонсч ирсэн ч гэж магадгүй, сонсоогүй ч гэж магадгүй тий. За гэхдээ сонсоогүй хүмүүс нь Warren Buffett бол Berkshire Hathaway компани одоо гүйцэтгэх захирал нь, тооцын дарга нь, тэгээд бас үүсгэн байгуулагч нь тий. Одоо Warren Buffett бол ер нь манай дэлхийн баг хамгийн баян хүн гэж бас харж үзэж олно те. Одоо хөрөнгө оруулалтаас болоод манай мөнгөө байцсаахгүй те. Гэхдээ нилийн хойгуур хөгшин болчоод те ер нь нэг 55 56 өнгөрсний дараа манай нь бол их мөнгө олсон байгаа байхгүй юу. Энэ концепт бол одоо compound interest-с гаралтай те. Compound interest бол одоо мөнгө ч одоо хэр их үржиж байна гэсэн үг л байхгүй тий. Хүүг бодож хүүгээр одоо өсөж ийн гэсэн үг байна шүү дээ. Ийм тогтмол өсөлттэй биш, бараг геометр өсөлттэй ингээд шулуун шугамар өсөлттэй биш. Одоо бидний мэдхээр бол илүү ингээ хурдан цаг хугацаа явахын хэрээр таны өгөөж бол нэмэгдээд 1 2 3 4 гэд нэмэгдээд явдаг гэсэн үг байна тий. За одоо Warren Buffett бол 5 одоо юу хэмтэй өөрийнхөө rules гаргасан байхгүй юу? Эхнийх нь бол мөнгө алдаж болохгүй. За энэ бол яг утгаар нь бол ойлгож болохгүй. Тэг мөнгө алдаж болохгүй гэж чи одоо бол битгий шундалтай бай, тэ битгий одоо яаруу сандруу шийдвэр гарга, тэ зах зээлийг сайн хар, мэдээгээ сайн унш, тэ графуудаа сайн харж агаад тэг хөрөнгө оруул, тэ. Хоёр дахь нь бол за алсын хараагаа ер нь харсан дээр те нэг ус одоо компаниуд одоо хувьцаанд хөрөнгө оруулж байгаа юм бол алсын хараагаа харах хэрэгтэй. Бас алсын хараанд урт хугацаанд л хүмүүс бол ашигаа яг олдог байхгүй юу те. Гурав дахь нь бол одоо яг өөрийнхөө сайн мэдж байгаа компаниуд л хөрөнгө оруулсан дээр те. Эсвэл мэддэг тэр талаар мэдлэгтэй байдаг
зах зээлтэй мэдтэй гэдэг салбартаа ч юм уу тий. Одоо огт мэдгүй салбартаа хөрөнгө оруулаад тэгэх юм бол тэр бол маш эрсдэлтэй гэж үзэж болно тий. Эрсдэлтэй хаа. Тий. За дөрөвдүгээр бол одоо зээлсэн мөнгөөр битгий хөрөнгө оруулалт тий. Уусаа ямар ч хамаагүй хөрөнгө оруулалт чинь эрсдэлтэй шүү дээ тий. Тэр одоо хүний мөнгийг алдчих юм бол ер нь бол дэмэн шүү дээ тэгж яах юм тий. За тавдхан бол за одоо өөр хүмүүс ингээд шуналдаад байх үед одоо та бол өөрөө маш болгоомжтой байх хэрэгтэй тий. Тэг яг эсрэгээр нь өөр хүмүүсээ болгоомжлох үед та өөрөө жоохон зоригтой хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж. Иймэрхүү 5 юмыг манай Warren Buffett хүмүүс зөвлөсөн байна. Тэгэхээр сая сонсож байхад ер нь бол маш одоо орой ашиг одоо тэр тухайн хувьцаанууд авсан компаниуд нь ингээд одоо өсөөд дивжээд яваад тэгээ Warren Buffett маань сүүлд бол яг тухайн хувьцаануудаас бол ашиг хүрсэн гэдэг нь л харагдаад байна тий. Тэгэхээр маш холын хараатай хүн байсан байх шүү. Тийм байна. Тэгэхээр энэ эдгээр компаниуд бол өсөх потенциалтай гээд тухайн одоо авсан хувьцаагаа зарчихгүй ч юм уу тий маш олон жилийн туршид явсан. За тийм ингээд сүүлд нь бол маш олон маш их хөрөнгөтэй хүн боллоо. Хамгийн баяа одоо хүн боллоо гэж яригадаад байна тий. Тэгэхээр бас сая сонсож байхад бол сүүлд яг тухайн хүмүүс хөрөнгө оруулагч нар нэг юм руу шуураа тавил нөгөө эсрэгийг хийгэрээ гэж нэг яригадаад байна тий. Тэгэхээр энгийнээр сонсогчдтой ойлгох юм бол за нэг компани хувьцааг хүмүүс бол их аваад авах тусмаа тухайн компани хувьцааны эрэлт нь өсөд авах учраас үнэн нь өснө шүү дээ. Тэгэхээр үнэн нь өснө гэдэг маань та зүгээр тухайн маркет буюу зах зээл нь илүү жоохон хит туйлширсан байхад нь бол тухайн хувьцааг авснараа маш үнэтэй дими одоо яг нөхцөл байдалд үнэн бодит төрхөөсөө бол дими үнэтэй бол хувьцаа авчих бол боломжтой байна. Нөгөө талаасаа харин хүмүүс гараалах тусам бол та дагаад гарах хэрэггүй тий. Гараад ах тусам эрэлтэнд багасаад байгаа учраас тухайн компани хувьцааны бол үнэ буурна харин тэр үед нь авчихаа гэдэг байгаа тий. Яг тэр үед нь маш олон хувьцаа авчих. Тэгэх юм бол тухайн одоо компани маань яг хамгийн доотлын цэгтээ очсон үед нь та авчиж байгаа учраас тэр доотлын цэгээс бол доошлно гэж байхгүй байна тий. Тэгэхээр дээшлэл явах учраас тухайн үед нь аваа гэж бол зөвлөсөн харагдсан тий. Тэгэхээр бас нэг сонирхолтой мэдээ нь ямар одоо компаниудад хувьцаа оруулсан юм болоо тий. Одоо ямар компаниуд хөрөнгө оруулаад тухайн компаниуд нь маш өндөр одоо гүйцэтгэж байсан Warren Buffett маань гэдэг нь бас нэг сонирхолтой. Хоёулаа одоо подкаст дээр тэрүүгээр дуусгая да тий. Тэгээ. За одоо Warren Buffett бол Apple-д бол хамгийн хөрөнгө оруулсан байгаа. Одоо тэр хөрөнгө оруулалт нь яг одоогийн байдлаар бол 151 тэрбум доллар хүрсэн байна. Вау. Тэгээ одоо хоёр дахь нь бол одоо Bank of America гэдэг Америкийн одоо бараг л хамгийн том банк л гэж үзэж болно шүү дээ тий. Тэр нь бол одоо 41 тэрбум доллар хүрсэн байна. Amex дээр American Express Cards дээр хөрөнгө оруулаад тэр нь бол 37 тэрбум доллар хүрсэн байна. Coca-Cola дээр бас хөрөнгө оруулаад тэр нь 25 тэрбум доллар хүрсэн байна. Chevron дээр хөрөнгө оруулаад тэр нь бол 20 тэрбум хүрсэн байна тий. Тэгэхээр маш сонирхолтой санагдаж байна л да. Тэгэхээр Warren Buffett-ийн одоо илүү жишээг хармаар байвал манай сонсогчид цаашдаа өөрсдөө бас судлаад үзчихэж болно. Яг энэ хувьцаануудыг хэдэн онд авч ирсэн те. Хэдэн жилийн хугацаанд одоо жишээлбэл Apple-ийн хувьцаа 151 тэрбум $1 хэмжээнтэй тийм хөрөнгөтэй тийм хувьцаанд үн цэнтэй болцсон байгаа юм болвол яг хэд байхад нь аваад ямар хөрөнгө оруулалт оруулж исэн гэдгийг бас харуулах сонирхолтой байх. Манай сонсогчид өөрсдөө хүсвэл энэ талаар судлаад үзээрэй гэж хэлмээр байна те. За өнөөдрийн сэдэв бол миний хувьд маш сонирхолтой байлаа. Яагаад тэгэхээр нарийн одоо ийм онол талаас нь ярихаас илүү хоёлаа яг хөрөнгө оруулах гэж байгаа юм бол энэ юм хийгэрээ гэд илүү одоо өгөөжтэй талаас нь ярьсан учраас надад бол сонирхолтой байлаа. За тэгээ өнөөдрийн дугаарт маань хүрэлцэн ирсэн дархландаа баярлалаа. Тэгээд мөн хөрөнгөний зах зээл болон хувьцааны талаар илүү одоо өргөн мэдлэгтэй болсон байхаа гэж найдаж байна. За тэгээд энэ хүртэл сонсон сонсогчдоо баярлалаа. Дараагийн илүү сонирхолтой дугаараар дахин уулзцгаая. Баяртай. За баярлалаа.